За Эрдэнэт дулааны станц дээр бол аюулгүй ажлыг бол хангаж ажиллахгүй байгаа. Саяхан одоо нэг осол гарлаа. Тэгэхэд эмэгтэй хүн одоо 3.7 м дээрс унаад 2 нуруугаа хугаллаа, 3 нуруугаа хугаллаа, 2 хайр хугарлаа, сүүсний яс бицэрлээ гэмтлээ. Ийм асуудал гарч байгаа хгүй. Ер нь бол тэгээд ажил олгогч урд нь яг энэ асуудлаар богоо өмгч дээр бас юу яасан, осол гарсан. 2004 оны 5 сард тэр залуу бас нуруугаа хугалсан ийм асуудал гарсан. Урд нь энэ яг энэ дэр бас хүн нас орж ирсэн тохиолдол байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ажил олгогч аюулгүй байдал бол хангаагүйгээс энэ асуудал гараад байгаа. Тэнд болохоор зөв чинь хамгаалтын тор авах хэрэгтэй, хамгаалтын бүс авах хэрэгтэй, гэрэлтүүлгийн орчин сайн байх хэрэгтэй. Шүнш дээр чинь бүдэг гэрэлт тэгэл эн чинь тэгэл төрлөөтэйгээ том унжлаа байхгүй. Ямар ч алга. Хэрвээ хамгаалтын тортой, хамгаалтын бүстэй тэр шаардлагыг хангаад ажилласан бол энэ дэр ямар ч асуудал гарахгүй шүү дээ. Ийм асуудал гарсан. Дээр нь болохоор би энд ирж байгаа шалтгаан нь болохоор манай Эрдэнэтийн дулааны станцын баялаг хүчийг ажилчид ажиллаа хийя гэд бүгд гар хэсгээ зурсан. Тэгэхээр яамтай тохиролцсон тохиролцоонд хүрээгүүл ажлаа хийх их үйлдвэршинд үүсдэг. Ажлыг яаж хайх вэ гэхээр тухайн ажилчид гар хэсэг зурснаар сайн дөр үндэсний эвлэний гар хэсгнүүд ажлаа хийх их нь үүсэж байгаа байхгүй. Ийм байдлаар л одоо бас ирж асуудлыг авч байгаа. Дээр нь болохоор ажлын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжуулах эрчим систем байгаа. Нэг боломж нь бол би энэ хулгай гэж хардаг. Энэ хулгайг бол зэгслэх хэрэгтэй байна. Манай дулааны станц дээр гэх чинь бол одоо дулааны станцд огт ажилтдаг хүнийг цалинжуулж болохгүй шүү дээ. Тэндээ сүнс цалинжуулаад байгаа байхгүй. Ингээд жил явцсан. Тэгээд өөртөө албан тушаал эрх мэдлээ ашиглаад өөртөө даваа батлаж цалин авсан. Энийг 3 шатны шүүх тогтоогоод эргээгээд шүүхэн шийдвэр гарцсан. Ийм хүн дээр эрчим систем арга хэмжээ авахгүй яваад шүү дээ. Энэ болохгүй шүү дээ. Тэгээд энэ асуудлаар би авилгатай тэмцэх газар хандсан. Авилгатай тэмцэх газар маш сайн ажилласан. Хэрэг хүртглийн хэрэг нэгээ ялагчаа тогтоо прокурор руу шилжүүлж байгаа байхгүй. Прокурор дээр судалж байгаа гэдэг 2 жил болчихсон. Энэ их хурлын гишүүн юм уу? Энэ дээр чинь ерөөсөө албан тушаал төтгөл зүйлээр харамжаа тооцох асуудлыг яам хийх хэрэгтэй байхгүй юу? Тэр түүцийн тухайн захирлын гэрээг цустах асуудлыг ерөөсөө хэн хийх хэрэгтэй юм л да. Түүцийн дарах хийх хэрэгтэй. Өнөөдөр түүцийн дарах чинь төрийн төлөөллийн хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд манай түүцийн дарга чинь одоо зүгээр ажлаасаа халагдсан чи жирийн хэрэг яваад байгаа байхгүй. Тэгээд тэр захиралдаа яадаг вэ гэхэл зүгээр сануулах хангамж аваад өнгөрдөг. Энэ болохгүй байхгүй. Энэ шодрох ус байна. Тэгээд дээр нь болохоор энэ ажилтаа байдлын үнэлгээ бол одоо муу учраас цалингаа бид нар бол 30-аас дээш хойд нэмэл гэдэг шаардлага тавьж байгаа. Дээр нь ажлын нийгмийн асуудыг шийдээ гэдэг ийм л асуудал ирээд хэвлэлийн боглыг явж байна да. Одоо энэ хулгай зэлгийн өөр асуудал байхгүй бол одоо тэнд ажилчдынхаа аюулгүй байдлыг бас хамгаалаад цалин мөнгийг нэмэх боломж ер нь эрчим хүчний салбарт байна гэж та харж байна тийм. Бага. Одоо жишээлбэл тэнд чинь одоо манай станцд бүлэг хулгай үүссэн байгаа байхгүй. Дарга цэрэг, албаны дарга, тэгэл ерөнхий инженер бүгд болгоо хийсэн. Жишээлбэл одоо би нэг жишээ ярил л да. Шилэн даасаас тачаад АТ-гэд мэдгчнээ хэрэг байгаа байхгүй. Яасан гэхээр 486 сая төгрөгийн одоо нэг богинохын зам дээр засвар ажиллагаа хийсэн байгаа. Тэгэнгүүт нь тэн дээр одоо засвар бүрэн гүйцэд хийгээгүй. Оруулж ирэх тоног төхөөрөмжөнд дутуу оруулсан. Ийм асуудлаар тухайн инженерийн шаардлага тавьж байгаа байхгүй. За энийг дутуу оруулсан байна. Би энийг хүлээж авахгүй. Энэ манай компанид их асар хэмжээний охиролтой гэж хийж байгаа ангиуд нь шууд тэр хүнийг чи захирлын үүрэг гэдэг даалгаврыг биелүүлсэнгүү. Чамайг инженерээс чаалаад замчин болголоо гэд шийдвэр гарч байгаа байхгүй. Тэгээд үйлдвэрчний хөгжлийн байгууллага яах ёстой? Гомдлогоор ажлынхаа хөдөлмөрт түнтэй холбогч хуулийг хамгаалах ёстой шүү дээ. Тэгэл хөдөлмөрийн маргаа өчөө шүүгээр явж шүү дээ. Ерөнхийдөө бол манай стандарт их бүдүүлэг юмнууд байдаг. Жишээлбэл яг хамтын гэрээ хөдөлмөрийн хуулийг биелүүлэх асуудал бол үзмжийн асуудал болцсон. Жишээлбэл өнгөрсөн жил бүтэн жил би шүүхээр явлаа. Хамтын гэрээгээ биелүүлдэг, цалин хөлсийг нэмэгдгүй ажилчдаас олох ёстой цалин олгоогүй байхгүй юу? Тэгэхээр бүтэн жил явж шүүхэн шийдвэр гаргуулж байгаа. Тэгээд тэр нь ямар мөнгө гэхлээр тэгээд биелүүлэхгүй албадан гүйцэх захин гаргуулж байгаад өгч байгаа байхгүй. Тэр нь хаа тэрбум 325 сая төгрөг. Тэгж болохгүй байхгүй. Тэгээд шүүхийн шийдвэр гаргахад тэрийг өгж л байгаа байхгүй. Мөнгө байна уу? Байна. Зүгээр хулгай нь хэтэрчээд байгаа байхгүй. Хулгай нь хэтэрчээд байгаа. Тэрнээс болоод компани тохирлогчвол өөр зөндөө баримтууд байна. Гэхдээ ерөнхийдөө би эндээс нэг юм хэлэх гээд хахад АТГ маш ажилтдаг юм байна. Энэ прокурор нь нуун дарагдуулдаг юм байна. Тэгээд улс төрийн хамаарал үхий итгээд болохоор тэрийг бүр нуун дарагдуулдаг юм байна.
Энэ эрчим хүчний систем тэр тухайн аж ахуй нэгжийн дахид захирал дарга нартай ерөөсөө манай шиг өргөлөд хариуцлага тооцож чадахгүй. Найдсан дундаа орцсон. Ийм л байгаа даахгүй. Тэгэхээр одоо энэ эрчим хүчний сайд солигдож байгаадаа би талархтай байгаа. Хэнд гарсан хамаахгүй. Тэгвэл тэнд бол шудраг шиг тогтоогоош хулгай хийц гарлаач ажилтныхаа нийгмийн асуудал цалин ус тасдаг анхаарах хагаа л гэж найдаж байна. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.